Сайн бацхан үзэгчдээ орой мэндийг хүргэе. NBA-ийн түүхэн 80 дахь улирал тун удахгүй эхлэх гэж байна. Улирлын өмнө та бүхэнд хүрдэг 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Дэнүр Нагацыг онцлон дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинумын тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голланд банк бие хөтлөгч Хулан студид хамтран 30 баг 30 өдрийг хүрэхээр тайлбарлагч Тулганы баярнаар ажиллаж байна. Орой мэндийг хүргэе. За орой мэндийг. За өнөөдрийн дугаарын онцлог баг Дэнүр Нагац. За магадгүй энэ улирлын хамгийн хүлээлт өндөртэй байгаа багуудын нэг болов уу гэж бодож байна. За учир нь тэд энэ зун маш сайн солилцоо 8-нуудыг хийж чадсан. За уламжлалт ёсоор энэ багийн өнгөрсөн улирлын амжилтаас эхлүүлцгээе. За тэд 50-32 гэсэн амжилттайгаар өснөгтийн 4-р байраар улирлаа өндөрлүүлсэн. За улмаар 5-р байраар улирлаа дуусгасан Клиперстэй уулзаад таарч 7 тоглолт. За дараа нь Оклахома Сити таамдартай учирч плей-оффт мөн 7 тоглолтыг хийж улирлаа дуусгасан байгаа. За давталгааны үзүүлэлтээр 4-т чийдсэн байна. Харин хамгаалтаараа сүүлээсээ нэлээд сүүлд орсон буюу 22 багийн л нэг байсан. За тэгээ net rating-ээр бол 9 байсан байна. Тоглолтын хэмнэлээрээ 8-д бичигдэжээ. За Дэнүр Нагацын өнгөрсөн улиралд ямар дүгнэлттэй байна? Тэдний хувьд хэр сайн улирал болж өнгөрөв гэж дүгнэж байна. За мэдээж Николо Йокич гээд өнөө цагийн лигийн нүүрсээрээ болсон юм шилдэг түүний тоглогчтой багийн хувьд жил бүр горилго зүйл нь аврагын төлөө байгаа. Тэгэхээр Дэнүр Нагацын өнгөрсөн улирлыг яг сайн улирал гэж бол дүгнэхгүй. Авраг аваагүй учраас тийм л өндөр хүлээлттэй баг. Йокичийн 90 үед Мөрөө гэсэн энэ хоёр хослол байгаа цагт үргэлжлээд аврагын төлөө яригдана. Тийм учраас авраг авч чадаагүй учраас хараахан бас тийм амжилттай улирал гэдэлхэд хэцүү хаа. Гэхдээ яг хөө зүгээр яг улирлын тоглолтууд нь харахад тэгээд дасгалжуулагчаа эцсийн мөчөд бас улирлын төгсгөлд халсан. За тэгээд бас гэмтэл бэртлийн асуудал байсан, сэлгээ их тааруу байсан ч гэх юм уу. Иймэрхүү асуудлууд байсан ч гэсэн 50 жил турж байна гэдэг өөрөө ингээд ямар том потенциалтай, ямар шилдэг лидертэй ийм баг вэ гэдгийг л хэлж байна л доо. Дээр нь улиралд ер нь бас хамгаалтаараа маш эвгүй өрсөлдөгч гэж яригдсаар байсан Лос Анжелес Клиперс багтай цуврал тоглоод хожигдсон. За тэгэнгүүтээ авраг авсан багийн эсрэг ер нь ингээ харахад яг хөө мэдээж финалд 7 тоглолт гарсан ч гэсэн тэрнээс өмнө бол ер нь аврагуудын чанарыг хамгийн их шалгаж исэн баг бол Дэнүр Нагац баг байсан шүү дээ. 7 тоглолтод хүрсэн. Тэгээд яг нөгөө улирлын төгсгөл хэсэгт Дэнүр ч бас нэг асуудлууд байсан. Одоо тасгалжуулагчаа солиод Дэвид Адлман гэж залуу тасгалжуулагч ирсэн гэдэг ч юм уу. Ингээд олон асуудлуудтай байсан мөртлөө авраг болсон багтай 7 тоглолтод хүрсэн гэдэг бол нэг талаасаа харахад яг хөө мэдээж хүлээлтэнд хүрээгүй юм шиг боловч нөгөө талаас нь арай эрэг талаас нь харах юм бол маш сайн улирал болцсон юм шиг ийм дүгнэлт гарч ирэхээр байгаа юм л да. Тэгэхээр яг түрүүний толгойг хэлсэнчлэн угаасаа жил болгон бид нар Дэнүрийг бол авраг авах төвчний баг Николо Йокич гэдэг тоглогч энэ багийн бүрэлдэхүүнд байгаа цагт жил болгон тэгж яригддаг учраас энэ жилийн хүлээлт ч мөн адилхан өнгөрсөн жилтэйгээ ялгаагүй. Энэ жилдээ хүлээлт бол бүр л өндөр болчих шиг боллоо. За хамгаалтын үзүүлэлтээр нэлээд хойгорч агсэрний давталгааны үзүүлэлтээр 4-т гэхдээ энэ баг бол 50 хожилд хүрч чадсан. За яг иймэрхүү төстэй статистик үзүүлэлттэй баг бол Сакраменто Кингс байгаа. За багийн лидер нь хэн байна вэ гэдэг маш чухал юм болов уу гэж бодогдлоо. За Николо Йокич өнгөрсөн улирлын эхлэлээс ахуулаад дуусах хүртэл MVP-ийн өрсөлдөөнд хамгийн дээгүүр бичигдчихсэн 2 тоглогчийн нэг байсан. За тэгээд карьерийнхаа хамгийн олон дамжуулалтыг дундчилсан улирал нь байлаа. За минутын хувьд мөн хамгийн олон минутыг дундчилсан байгаа 36.7. За оноо авалт нь мөн хамгийн өндөр буюу 29.6. Тэгээд трипл дабл 30 оноотой трипл дабл дундчилсан гайхалтай улирал болж өнгөрлөө. Тэгээд яг уу яг 30 хавцаа тийм 30 арай үрээгүй. Тэгээд энэ бол ялгаатай. Түүхэнд статистик үзүүлэлтээр буухтаад 30 оноотой трипл дабл дундчилсан гэж буухгүй. Тэгээд ийм л зогсоогдсошгүй тоглогчийн 90 үед бид амьдарч байна. Тэгээд дээр нь одоо гүйцэтгэлүүд нь бас амар байна л та. 42 төгсөн хувьтай 3 шиднэ гэдэг бол энэ чинь лигийн элит шидэгчдийн дундчилдаг ийм дундч үзүүлэлттэй гүйцэтгэл юм. Яг нь мэдээж шидэгч нартай харьцуулахад 3 шидэлт нь бол арай цөөхөн. Гэхдээ л ингэж шиднэ гэдэг өөрөө гайхалтай. Тэгээд дээр нь Йокич ч одоо гол 5 үзүүлэлт буюу оноо, самбар, дамжуулалт, бөмбөг таслалт гэсэн энэ үзүүлэлтүүдээр эхний 5-д за энэ 4 үзүүлэлтээр эхний 5-д одоо бага манлайлж бичигдсэн тоглогч анхны түүхэнд анхны тоглогч болоод хувирчиж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ тоглогч байгаа цагт бол Дэнүр Нагац баг үргэлж бусад 29 багийн бас айж явах ёстой
ийм л болчиход байна л да. За үргэлжлүүлэн энэ багийн өнгөрсөн улирал хамгийн их хүлээлттэй байсан тоглогчдын нэг болов уу гэж бодож байна. Кристен Брауны өсөлтийг бүгдээр хамтдаа харцгаая. За гарааны эрх мэдээлэл мэдээж түнд өнгөрсөн улирлаас эхэлж олдсон. За ердөө 3 улирлыг Дэнүр Нагацад өнгөрүүлэхдээ за оноо авалт нь бол бүр 8.1-гээр өссөн байна тийм ээ. Тийм тэгээд минут олдоод нөгөө шидэх эрх мэдэл тоглооны оролцоо нэмэгдээд эхлэхээр ингээд угаасаа өнгөрсөн улирал эхэлж яхад баг 30 өдрүүдийг Дэнүрдийг онцолж яхад баг ярьж исэн баг. Одоо KCP явцсан учраас энэ залуу одоо энэ багийн энэ 2 номерын байрлалыг гол хүн байх болно гэж. Тэгээд яг л тэр нэг хүлээж ирсэн тэр хүлээлтэнд бол бас хангалттай хэмжээнд хүр сайн тоглосон байгаа. Тэгээд хамгийн гол зүйл нь тэр тоглооны хувь чи тоглооны оролцоо шидэх тоон нэмэгдсэн мөртлөө гүйцэтгэл нь ингээд бүр 58% таа болоод өсөж чинь гэдгийг л өөрөө гайхалтай байгаа юм л да. Өөрийгөө маш сайн сулж байна. Тэгээд дээр нь угаасаа талбай дээр хоёр найруулагчтай хамт гарч байгаа учраас тэгээд суларсан ам боломжуудаа алдахгүй ашиглаж байгаа юм тоглогч байна. Тэгээд гол нь 3-40 орчим минутаа шиднэ гэдэг бол яг 2 номероо гарааны эрхээ баталгаажуулж байгаа гүйцэтгэлтэй. Яг Йокич хажууд 2 номер дээр заавал хамгаалтнаас гадна шидэлттэй тоглогч байвал илүү цогцсон. Тэгээд тэр нь байж чадсан. Яг олон шидээгүү те. Цэвэр шидэгчтэй харьцуулахад одоо Клей Томпсон, Стеф гэдэг ингээд цэвэр шидэгчтэй харьцуулахад бол яг шидэлтэй орлого цөөхөн. Гэтэ сул шидэлтүүдэд 40% гүйцэтгэдэг бол муу үзүүлэлт. За тэгээд өнгөрсөн улиралд тэдний хувьд сэлгээний бүрэлдэхүүн нь баг зэрэг хангалтгүй байсан болов уу гэж харсан. Та хоёрын минутын дэлгээр ямар бодолтой байна? Явсан тоглогчдыг харахад ер нь цэвэрлэгээгээ сайн хийж чадсан уу? Яг цэвэрлэгээ гэхээс илүү Дэнүр Нагац баг өнгөрсөн улиралд ярьж исэн л та. Тэгээд одоо явсан тоглогчдод харагдах бах Майкл Портер Жуниор өөрөө улирлын нүнээр хэлж исэн. За энэ жил би төрүүлж чадахгүй бол угаасаа энэ бүрэлдэхүүн задарнаа гэдэг. Тэгээд задлахтаа гол нь айхтар гоё задлчлаа тий. Зөвхөн нэг тоглогчоор маш үн цэнтэй 4 хүн аваад ирсэн шүү дээ. Одоо тэрийг дараа нь мэдээж бид нар үзүүлдэг. MPJ бол угаасаа энэ баг задрахад цалингийн хувьд ч тэр хамгийн түрүүнд явах магадлал өндөртэй байсан тоглогч. Тэгээд тэрийг маш хурдан хугацаанд гол нь явуулж чадлаа. Зах зээл дээр одоо MPJ авж байгаа цалин болоод үзүүлж байгаа тоглолтод нь бас эргэлзэх хүмүүс. Тэгээд дээр нөгөө бэртлэгэмтлийн асуудлууд байгаад идэг. Тэрэнд нь эргэлзэх хүмүүс бусад багуудад бол уг нь бас байсан л баг. Тэгсэн Дэнүр ингээд харин их хурдан солилцоогоо хийгээд бас чадчихлаа. Тэгээ авраг авсан жилд мэдээж MPJ-ийн хувь нэмэр маш том байсан багийн 3 дахь лидерийн дүрээр тоглож чадсан. Гэхдээ тэр үед одоо бүрэлдэхүүнээс хамгийн залуу нь байлаа шүү дээ. Ууг нь. Гэхдээ аврагын он жилээс хоошийн тоглогч ерөөсөн өсөлт байсан. Тийм яг л тэр хэвэн дээр. Тийм жилээс жилд будагтаа талбайгаас авдаг оноо цөөрөөд илүү л ингэ шитгэж болоо л гэсэн. Тэгээд энэ нь бас яхахгүй Йокич Мөрөөрийн хажууд 3 дахь лидерийг хангалттай сайн байж өгч чадсангүй. Дээр нь сэлгээгээ сайжруулахаар угаас цалингийн асуудал байгаадсан том зах зээлтэй баг биш те. Тэгэхээр цалингийн асуудлаа зэгцлэхийн тулд 3 одынхоо нэгийг явуулж харах байсан. Тэгээд хамгийн зөв сонголт нь угаасаа MPJ угаасаа Мөрөө Йокич гэдэг хослол бол лигийн хамгийн шилдэг хослолуудын нэг. Тэгээд энэ хоёрыг бол салгаж болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр MPJ л явах нь ер нь ойлгомжтой. Одоо яг үүндээ энэ багийн 3 дахь лидер нь Аарон Гордон болчиход байлаа шүү дээ. Тэгэхээр чин 4 дахь сонголтын хүн болж хувирчаад байсан юм тоглогчоо явуулаад тэг явуулахдаа гол нь буцаагаад авчирсан хүмүүс нь тэгэхээр багт өр нөлөөд маш томоор авчирч чадах үеийн тоглогчид байгаад байгаа учраас тэр нь л гол зүйл байгаа. Хэрвээ MPJ-г явуулаад оронд нь юу гэдгийг нэг тийм олигтой солилцоо хийж чадаагүй бол бас нэг талаасаа шүүмжил болох үс гэж бодож байна. Гэхдээ явуулчаад гол нь оронд нь авчирсан хүмүүс нь үнэхээр гайхалтай учраас. За тэгээ мэдээж Westbrook чөлөө тавианд бол болж гэрийн дуусаад явсан. Тэгээд харамсалтай зүгээр тоглогчийн талаасаа одоо болтол Westbrook-ийг NBA багууд сонирхгүй ийм нөхцөл байдлын тоглогч маань орчлоо. MVP болж исэн тоглогч маань ингээд Тэ нэг удахгүй зүгээр айл нэг багийн сэлгэнд очиж хуваах тоглогчийн хямдхан цалингаа тэгээд одоо Westbrook шиг тоглогчид $3 сая харамлах шаардлага байхгүй. $3 сая доллартай бол хангалттай дүүцгээс илүү гарах нөлөө үзүүлэх боломжтой байгаа гэдэг өнгөрсөөлөлд энэ Нагацд харуулсан. Тэгээд 75 тоглолтод оролцсон гэдэг маш өндөр үзүүлэлт. Тэгээд дээр нь 27.9 бараг 28 минут тоглоод 13.3 оноо 4.9 самбар 6.1 дамжуулт 1.4 бөмбөг тасалт 45% та тогтлоод 33% та гураа шидсэн байна гэдэг бол яг ингээд нэрийг авч хаяад энэ статистик үзүүлэлтийг дээр нь авч байгаа цалингийн багууд шууд $10 сая цалин санал болгохоор ийм статистик үзүүлэлт байгаа байхгүй. Тэгэхээр Westbrook-ийг бол аль нэг баг сэлгээндээ авах бах.
Тэгээ ер нь авах нь бол цаг хугацааны асуудал баг. Зүгээр одоогоор бол ямар ч мэдээлэл алга нэг сүүлд нэг Сакраментотой л жоохон нэр холбогдсон ч юм уу юм л мэдээллүүд гарлаа. Бусдаар өөр зүйл одоогоор бол чимээгүй л байгаа тийм. За нэвтрүүлгийн эхэнд онцолж байсан Дэнүр Нагацын улирал авраг авах магадлал өндөртэй. Яагаад вэ гэхээр тэдний ирсэн тоглогчдын жагсаалтыг хамтдаа хараад үргэлжлүүлэх гэж бодож байна. За эдгээр тоглогчид ер нь Дэнүр Нагацд хэр сайн зохицож чадах вэ? Дутуу орон зайгийн хэр сайн нөхсөн сонголтууд байв. Би бол бүр яг тэр авраг авсан бүрэл түүнээсээ ч баг сайжруулад ороод ирчихэж байгаа юм шиг санагдаж байгаа Дэнүрийн хувьд бол. За одоо Кэм Джонсон бол яг үнэндээ тоглолтод үзүүлэх нөлөөгөөрөө одоо энэ багийн 4 дахь сонголтын довтлооны тоглогчоор ингээд тоглол хангалттай MPJ-ийг бол давуулж сайн тоглолцохоор хэмжээний тоглогч. Хамгийн гол нь Кэм Джонсон эргээд хамгаалдаг тоглогч. Тэр утгаараа Дэнүрт бол маш том одоо ашигтай энэ солилцоо болж хуурсан байгаа. Тэгээд Кэм Джонсны ер нь нуруулаг тэгээ шийдэлттэй хамгаалдаг энэ тоглолтууд нь бол Дэнүрт энэ MPJ байтугай өшөө тэрнээс ч том нөлөө үзүүлэх баг. За дээр нь Йокич ер нь карьертаа ардаа ийм сэлгээтэй төвийн тоглогчтой байсан уу гэвэл бас эргэлзээтэй баг. Тэгээ Йонас Валенчунас гэж одоо саяхан л гарааны төвийн тоглогч байсан тоглогч шүү дээ. Энэ тоглогчийг ардаа яваад ирж гин гэдэг бол бас үнэхээр том нүүдэл болсон байгаа. За тэгээ дээр нь шидэгчээр тим Хардавейг их хямдхан боломжийн дүнтэй гэрээгээр аваад ирлээ. За тэгээд карьерийнхаа одоо энэ Торонто, Дэнүр, за ингээд Бруклин ч гэдэг юм уу ингээд багуудаар тоглох хугацаанд карьерийнхаа баг хамгийн оргил одоо үр нөлөөтэй тоглолтыг гаргаж ирсэн баг нь Дэнүр байсан. Тэр багтаа Брюс Браун эргээд ирж гин гэдэг бол энэ авсан дөрвөн тоглогч бол үнэхээр гайхалтай Дэнүрт. Өнгөрсөн удирлын тэр жоохон эргэлзэжсэн тэр нэг бүрэлдэхүүнийг бол бүр тис өөр болгоод эр шинжил хийгээд хайцсан л ийм солилцоонд болцсон л та. Йокичийг сус үед оноо авах хүнгүй байх тохиолдлууд бас байсан болов. За Брюс Брауны хувьд Торонтод өнгөрсөн улирал 8.3 оног дундчилсан. Тим Хардавей Жуниорын хувьд Детройтод 11 оног дундчилсан. За Йонас Валенчунасны хувьд бас Кингст 18.8 оног дундчилсан байх жишээний. За тэгээд дээрэс нь Кэм Джонсон байна. За үргэлжлүүлэн бүгдээрээ цалингийн харьцуултыг хараад явъя гэж бодож байна. За Майкл Портер Жуниор болон Кэм Джонсны харьцуулт. Ерөөсөө энэ мөнгөнд дүнл ерөөсөө саний өөрчлөлтийг хамгийн том илэрхийлэх Бидний харин байхгүй. Одоо MPJ дүгжсэн 40 саяыг 4 тоглогчид хуваагаад өгчөж байгаа. Гэхдээ Royal-д MPJ-с их муудаад байхгүй. Ийм зогцсон мууртал баг MPJ шиг тоглох байх гэж боддог. Кэм Джонсныг бол. Одоо Бруклинд энэ ч бас тоглоонд сайн оролцоотой тоглогч байсан шүү дээ. Тэгээ аль аль нь адилхан 2 жилийн гэрээтэй. Тий. Тэгээд ийм зөв ашигтай үйлдэлийг. Миний гайхсан юм харин Бруклин яаж ийм солилцоо хийчихвэл гэж гайхсан. Тэгээ бусдаар бол яг хөө MPJ бол яг Бруклины зүгээс харах юм бол угаасаа цалингийн дэсэн тулаагүй. Тэгээд угаасаа аврагын төлөө дайраагүй байгаа баг. Нэгт хоёр болохоор Кэм Джонсонг угаасаа солилцоонд оруулаад дорож 2 драфтын 1-р төргийг ирэх гэдэг энэ санал өнгөрсөн улирлаас тавьсан. Багууд болохоор дандаа нэг тоглогчтой нэг драфт ирэх санал болгоод 2 драфт ирэх бол Кэм Джонсон хараахан тавихгүй байгаа гэсэн. Тэгэхээр MPJ болгочлоо. MPJ өөрөө Бруклинд хэрвээ сайн тоглож чадвал Кэм Джонсоноос илүү үн үрээд цаашаа ахаад явах юм боломжтой нэр хүндтэй тоглогч бас байгаад байна л да. Одоо Кэм Джонсон яг үнэн гэлэхэд сүүлийн хэдэн жил жижиг том зах зээлтэй ч гэсэн жижиг багт байлаа. Плей-оффын биш багт байлаа. Тэгээд тийм багт бол яг 20 оноо дундчлах нэг өөр, аврагын төвчний багт 20 оноо дундчлах бас нэг өөр. Тэгэхээр MPJ бол аврагын төвчний багт 20 орчим оноо дундчлаад авраг аваад үзсэн гэдэг Кэм Джонсонтай харьцуулахад өөрийгөө баталсан ийм тоглогч байна л да. Тэгэхээр Бруклиний зүгээс бол энэ 8 дээр бас төдийлний эргэлзээдэх шаардлага гайгүй болов гэж би хувьдаа хараад байна. За тэгээд Кэм Джонсон бол хамгийн гол нь шидэлтийн гүйцэтгэлээрч MPJ-с нэг дутгааргүй. Ийм удирлыг ер нь зүйлийн 2 удирч үзүүлчихлээ л дээ. Тэрэнд нь л гол Дэнүрт бас нэг одоо давуу талыг авчих зүйл нь болж байгаа юм болов уу гэж бодоод байна. Одоо тэгээд Кэм Джонсон карьертаа баг хамгийн тухтай тоглох газараа л ирчлээ л дээ. Одоо илүү л сул шидэн. Одоо яг нөгөө нэг олон одоо бөмбөггүй тоглолтноо сайн гүйцэтгэдэг тамирчин давуу тал нэ бөмбөггүй тоглолтоор дээр нь түрүүний хэлсэнчлэн 2 найруулагч талбай дээр хамт байдаг учраас яг суларсан үед нь бол цаг нь болоод гартан дамжуулт ирчин. Тэгэхээр төгсгөх чадвар өндөртэй, өөрөө нуруулаг тоглогч учраас Кэм Джонсоны хувьд бол маш тийм тухтай газраа л ирчлээ л гэж. Одоо ер нь нөгөө буцаад
аврагын төлөө гарч ирж ирсэн Phoenix Suns багт Cam Johnson ямархуу тоглолт үзүүлж илаа тий. Тэрнээс том ролтой байх гэдэг чинь тэнд бол сэлгээний шилдэг гол 6 дахь тоглогч нь байсан бол энд ингээд гарааны өрсөлдөгчгүй хамгийн номер 1 сонголт нь яг жижиг тоглогчийн байрал дээр өрсөлдөгч байхгүй. Тий. Өөрөөсөө гадна өөрөөсөө 2 3 ч одоо ур чадвар өндөртэй тоглогчтой хамт ингээд тоглох гэж байгаа гэдэг болоо. Тэгээ мэдгүй одоо ер нь сагсан бөмбөгчийн үний хувьд баг Jokic-тэй хамт тоглох угаасаа бүх тамирчдад гоё байх гэж бодож байна. Тэгэхээр Cam Johnson-ы хувьд яг тулгаатай санаж нэг байна. Маш тухтай ийм үйлрэлийг ер нь энэ үйлрэлд өнгөрүүлэх байх гэж найдаж байна. За ингээд үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг энд хүрээд хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргэж ирэхдээ бид Дэнүр Нагацын үйлрлийн гараа болон сэлгээний бүрэлдэхүүнийг зам хоорондынхон зохицлын тухайд илүү дэлгэрэнгүй та бүхэнд танилцуулах болно. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. Эргэн тавтамаар л үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг Дэнүр Нагацыг онцлон дугаараа та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. За үргэлжлүүлэн бүгдээрээ энэ хэмжээний багийг босгохын тулд Дэнүр Нагац баг хэр их мөнгө зарцуулсан бэ гэдгийг хамтдаа харцгаая. За нийт цалин нь 206 сая буюу лигийн 30 багаас 10-т орох хэмжээнд байна. Тундаж. Тийм юм бол одоо энэ чинь аврагын түвшний багууд угаасаа цалин зарцуулах нь тодорхой шүү дээ. Тэр дундаасаа ингээд 10-т орох хэмжээнд байна гэдэг бол том боломжийн цалин мөнгөний хуваарлалт бол маш сайн. Ер нь л ийм л байдаг байна. Одоо жишээ нь энэ удирдлийн 30 багаас энэ одоо шинэ удирдлийн 30 багаас топ 5 дүнлэгдэж байгаа баг дунд Дэнүрийн нэр явж байгаа шүү дээ. Угаасаа тийм. Тэгсэн мөртлөө цалин нь 5-аас хоошоо 10 дунд явж гин гэдэг бол энэ чи яг харахгүй маш боломжийн ийм дүнлэлтэй. Сайн гэрээнүүдтэй л байна. Да нөгөө MPG-ийн гэрээг салсны ачаар ингээд. Чинээс нэг 20 бараг 20 цагийг хэмжсэн. Одоо Дэнүрт ингээд нөгөө цалингаа сайжруулахад цалингааг нь сэлгээгээ сайжруулахад цалингийн асуудал байгаадсан бол тэгээд маш зөв үйлдэлээр ингээд цалингаа авч үлдэнгээ сэлгээгээ сайжруулчихж байгаа. Тэгээд гарааны бүрэлдэхүүнээ бас хиймд нь хадгалчихж байгаа гэдэг. Тэгэхээр энэ зуны хамгийн том солилцоо хэдийгээр Kevin Durant гэдэг нэр байгаа боловч хамгийн том өөрчлөлтийг хийсэн хамгийн сайн ажилласан баг бол Дэнүр. За тэгээд хэрвээ тэд энэ үйлрэл авраг авч чадахгүй бол заавлаа гэж бодоход хэрвээ аврагаа хамгаалах үйлрэлдээ ямар ростертэй байх вэ? Баталгаат гэрээтэй тоглогчдыг хамтдаа харьцгаая. За энэ дунд бол чухал нэрсүүд буюу гарааны гол тоглогчид нь бол бүгд байгаа. Одоо энэ эдгээр тоглогчид ойрын мөрцсөн 2 жилдээ байна л гэсэн. Энэ бол бусад багуудад муу мэдээ. Тэгээ Кристен Браун жишээ нь 7 сая доллар байгаа байхгүй. Одоо баг Кристен Брауны гэрээний сонголт шууд орж ирэх шийдвэртэй орж team options юм байлээ. Тэгэхээр энэ 7 саяыг бол эх жилдээ 7 саяараа тоглоно. За гэрээ яг энэ жил сунгах гэж. Тий, энэ жил юм уу эх 100 сунгах байх. Тий, сунгах чинь. Гэхдээ юу гэх юм да ойрын 2 жил 27-оос 28 оноос эхэлж гэрээ сунгуул тэр нь хэрэгжиж гэсэн үг байна. Ингээ бодохоор одоо хамгийн бага цалингаар хамгийн том нөлөө үзүүлэх хэмжээний юм тоглогч байна. Тэгэхээр ингээд нэг авраг авах багт нэг ийм гэрээтэй том нөлөөтэй тоглогч заавал байдаг л та. Тийм Валентинос л үнэхээр Jokic-ийн арыг баттаах нэр болчлоо л та. Одоо өмнөх жил юу гэдгийг ингээд энэ нэрнээс харахад Zeke Nnaji баг төвийн байралд юм шиг байгаад исэн шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд DeAndre Jordan байсан. Энэ хоёр л байсан бол одоо энэ чинь бүр Валентинос гэдэг энэ том биетэй хүчрхэг ийм төвийн тоглогч авчирч байгаа. Одоо Jokic-ийг суусан нэг 15 орчим минут, 13-аас 15 минутын хугацаанд 15 минутыг Валентинос талбай дээр дундчлахдаа 10 оноо хангалттай дундчлах хэмжээний чадвартай. Зүгээр зарим тохиолдолд бол довтлохоо устцсан үед нэг эсрэг нэг тоглолцдог ийм төвийн тоглогчтой болчихж байгаа. Шахдаг тий. Нэг эсрэг нэг оноо авахд бол ямар ч асуудал Валентинос. Валентинос ч одоо 100 яг нөгөө багт ирчээд боллоо. Би Европ руу явлаа гэж бас Дэнүрийнхний нэлээд сандрахсан. Тэгээ Jokic ч гэсэн өөрөө Валентиностэй ер нь нэлээд холбогдож бас одоо нэг үгээр бол найрсан юм шиг байна. Тэгж нэг юм арай хийж яварцсан Дэнүр Нагац багтаа үлдээд ингээ гэрээг авахар болсон. Тэгээд тэр нь бол Дэнүрт яхахгүй маш ашигтай юм шийдвэр болж хувирсан л та. За үргэлжлүүлэн Дэнүр Нагацын гарааны бүрэлдэхүүнийг сонирхъя. За Майкл Портер Жуниорыг мэдээж Cam Johnson орлох болно. За Cam Johnson-ы тоглолтын арга барил ер нь хэр зохицох бол эдгээр дөрөв. Би өөр төгс зохицох гэж бодож байна. Тийм. Одоо яагаад Cam Johnson нөгөө Phoenix байхын л бөмбөггүй тоглодог байсан тоглогч шүү дээ. Николо Jokic, Jamal Murray гэдэг хоёр тоглогч хамтдаа талбай дээр байх үед
ахаад бөмбөгтэй тоглолтыг тоглох хэрэггүй л Тий. нэг хэн бөмбөг байгаа шүү Тэгээ Аарон Гордон ч бас бөмбөгтэй тоглодог болчиход байгаа. Ингээ бөмбөггүй тоглолтог л хүн хэрэгтэй. Тэгэхээр бөмбөггүй сайн тоглоно гэдэг бол өөрөө орчин цагийн сагсан бөмбөгт. Ялангуяа энэ баланс хадгалдаг байрлал дээр их чухал болчиход байгаа. Тэгээд энэ дээр Кэм Джонсон бол төгс зохицох баг. Өнгөрсөн удирлын туршил ингээл ямар нэгэн асуудалтайгаа баг болгон дээр л Кэм Джонсон авчвал. Очсон баг ямар ч багт очсон шууд эерэг нөлөөгөө үзүүлэх хэмжээний ийм тоглогч байгаа байхгүй. Одоо яг тэгэхээр Денверт ирсэн нь одоо Йокич Мурей хоёрын хажууд бол хамгийн л зөв үнэл болчлоо гэж. Телевизэд өгж байгаа ярилцлагын сонсгож гэсэндээ хандлагын хувьд маш сайн хандлагатай тоглож тийм. Одоо тэр сүүлийн 3 үлрэл дандаа ялагдлаа шүү дээ. Одоо гоё хождог багт ирнэ гэдэг бол өөр. Тэгээ 19 оноос хойш энэ залуу тэр Феникст багтанд ч гэсэн ер нь тухайн үед баг одоо нэгэн сэлгээнээс нэг гараанаас тоглож ирсэн Микал Бридс болон Кэм Джонсон гэсэн нэг хоёр гоё залуу байгаад байна. Тэгээд аль нь ч ер нь багийн номер 1 сонголт нь одоо яг товтлогчийн байрал дээр болох боломжтой гэгдэж байгаад тэгээд эцэст нь Кэм Джонсон л явж таарч исэн. Тэгээ Бруклинд очиод бол харин Кэм Джонсон товтлогооны тал дээр бол яхааргүй нөгөө арай нэг өөр системд илүү нөгөө статус нь дээшлээд очсон байсан учраас оноо авалт нь бол нэмэгдэж ирж ирсэн л та. Тэгэхээр яг өнгөрсөн жил шиг нь оноо авалтыг бол Денверээс хүлээх шаардлагагүй баг. Гэхдээ тэр энэ багт нөгөө хамгаалалт тал дээр бусад тэр хар ажлын тал дээр үзүүлэх нөлөө нь бол энэ PJSB бол илүү л байх болоо гэж бодоод байна. За өнгөрсөн улиралд Денвер Нагатсын сэлгээний бүрэлдэхүүнээс Расаас өөрөөр оноо авах тоглогч байхгүйсэн гэж хэлэхэд юу хэлсдэггүй байна. Тийм ч учраас Йокич хамгийн өндөр оноо авалт минутыг дунджилсан улирал нь болсон. За тэгвэл сэлгээний бүрэлдэхүүнийг харъя хэр сайжирсан бэ? Хаана хүрэх бол энэ сэлгээ ер нь урт улиралтай бол маш чухал зүйл шүү дээ тийм авраг авдаг улирлаас нь хойш одоо ийм чанартай сэлгээ үнэхээр байсангүй. Авраг авдаг улиралд нэг үсэ Брюс Браун сэлгээний гол тоглогч нь байсан. Гараанд нь KCP байсан. Тэгээд мэдээж Кристен Браун руки улиралтаа мөртлөө сэлгээс маш их хэрч хүчийг өгчдөг байсан тийм. Одоо зүгээр тэгээд KCP-гийн оронд яг энэ бүрэлдэхүүн дээр илүү туршлагатай Кристен Браун. За тэгээд бас туршлагатай Тим Хардвей гэдэг хоёр тоглогч байна. Тэгээд Жулиан Страутер, Пейтон Вотсоос бид их зүйл хүлээгээд хэрэггүй мэн гэдгийг харсан. За гэхдээ энэ хоёр одоо ингээ ройл нь унаад эхлүүл гологдохгүй байхгүй. Их зүйл хүлээхээр нэг хүлээлтэнд хүрэхгүй байгаа юм шиг байна. Гараа руу гаргачихаар хэмжээний юм шиг хүлээгээд сэлгээнээс бол одоо довтлооны шууд 3-4 дахь сонголтууд болоод эхэлж байгаа. 4 дахь ч юм уу. Ер нь Брюс Браун, Хардвей Жуниор, Валентинс хоёрын ард бараг очих гээд байгаа байхгүй. Ингээ бодохоор муугүй тоглогчд бол хоёрч. Брюс Браун ч одоо яг энэ дээр л холбогчийн байрал дээр боломжтой харагдаж байгаа боловч юу гэдэг Бруклинд багт бүр 4 номер дээр ашиглаж илаа ш зарим тохиолдолд. Тэгэхээр ер нь Денверт бол илүү сэлгээний холбогчоор тоглож ирсэн л даавар авдаг жилдээ. Бруклинд очиод тэр чинь байрал нь өсөө явсан юм шүү дээ. Өмнө буцаад одоо нөгөө Торонто руу очихдоо ч гэсэн буцаал урж руугаа орсон байсан шүү дээ. Тэгэхээр тэр талаас харахад Брюс Браун ер нь 1-4 номер дээр алин дээр нь ч цогцоо тоглож бас чаддаг болж. Тэ яг Денвер дээр саяны энэ гараа сэлгээний 10 тоглогчийг харахаар сэлгээндээ магадгүй өвөл ч юм уу зүгээр их хямдхан мөнгөнд дүнгээр нэг туршлагатай цэвэр яг холбон тоглогч бас авчиж нэмж бас магадгүй байх гэж бодож байгаа. Бусдаар бол үнэхээр өөлөх юмгүй л бүрэлдэхүүн ийм 10 харагдаж байна. За гараа сайн, сэлгээ сайн тэгвэл дасгалжуулагч нь ямар юм бэ? За өнгөрсөн улирлын дундуур тэд бас дасгалжуулагчаа халсан байгаа. За тэгээд туслах дасгалжуулагчаар нь ажиллаж исэн. Дэвид Аделман оронд нь ажиллахаар болсон. Тэгээд энэ улиралч гэсэндээ ажиллах юм байна. За харин энэ дасгалжуулагчид ямар дүгнэлттэй байна. За улирлын төгсгөл ялангуяа плей-оффт бол Йокич өөрөө бага дасгалжуулж байгаа дүр зурагч гэсэндээ цөөнгүй ажиллаж байсан шүү дээ тийм. Одоо л яг энэ дасгалжуулагчийн нэг бүтэн удирлыг бид харах гэж байна шүү дээ. 4 сарад гэдэг чинь плей-офф баг эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ажиллаа авсан шүү дээ. Тэгэхээр яг плей-оффын яг 14 тоглолтыг бидэнд харуулж бол чадсан дасгалжуулагч. Гайхалтай 14 тоглолтыг харуулж чадсан. 2 шат явсан мөртлөө шүү дээ. Тэгэхээр энэ жил бид нар бүтэн 82 тоглолт. Дээр нь одоо плей-оффын магадгүй хэдэн тоглолт байх боломжтой. Тэр бүх тоглолтуудыг харах байх. Тэгэхээр угаасаа лиг өмнөх дугаарууд дээр ч толгой дээр ярьжсэн өөрчлөлтүүд ороод ингээд нэг залуу дасгалжуулагч нар одоо хүчтүүд орж ирж байгаагийн нэг нь бол алдар дасгалжуулагч Айдлманы хүү Дэвид Айдлман дасгалжуулагчаар ингээд томилогдоод ажиллаж байна. Баг бол итгэсэн байна. Айдлманаас гадна багийн ерөнхий менежер Кэлвин Бутиг бас гэрээ сонгохгүй ажилласан ч хөлөөлөөд. За тэгээд оронд нь бол багийнхаа ерөнхий менежер Бен Тензер гэж ирхмийг
авчирсан. Тэд ерөнхийлөгчөөр тэдний хувьд бас Джон Волс гэж энэ хоёр эрхмийг бол энэ 100 шинээр 6 сард бол авчирсан байгаа. Тэгэхээр багийн удирдлага солигдлоо, дасгажуулагч одоо ингээд яг шинэ бүтэн үйлрэлийг эхлүүлэх чинь ерөнхийдөө одоо шинэ дасгажуулагч гэж болно. За тэгээ дээр нь бүрэлдэхүүн шинжлэгдээд илүү зузаан болж чадсан. Ийм их л аюултай тенорыг бид энэ үйлрэлд үзэх баг. За аюултай гэж хэлж байна. Тэгвэл яг өнөд бүсийн финалд аль багтаа харж байна. Финал бүр харж байна гэж ойлгож байна мөн үү? Тийм, ер нь би бол хувьдаа ер нь энэ жилийн баг авраг авах баг гэж хэлж чадхаар тенор нагацыг бол гэмтэл бэртэлгүйгээр төсөөлөл ч тийм. Мэдээж одоо дондор нь өөр асуудлууд гарах юм бол тэр өөрчлөгдөх боломжтой. Толгойн хувьд. Яасан хол. Энэ баярыг гэмэрсэн чи нэг гэдэгч. Мэдээж тийм контендер лигийн авраг авах магадaltaй топ 4 багийн нэг тенор. Тэ баг 3 ч юм уу тэ. OKC, Denver, Dallas байж болж байна те. За Clippers байж болж байна гэдэг ингээд яг өрсөлдөөнд бол амаргүй байна. Яг өнгөрсөн улирлынхаас мэдээж сайжирсан учраас ингэж ярьж байгаа. Гэхдээ зөвхөн өнгөрсөн улирлал дээр нэг ийм ойлголт байгаа нөгөө OKC-тэй 7 тоглолт гаргацсан шүү дээ. Тэ асуудалтай байх үедээ. Гэхдээ үгүй л дээ яг үнэн гэлэхэд маш чанаргүй 7 тоглолт байсан. 7 дахь тоглолтод жишээ нь 20 оноор хожигдсон шүү дээ. За тэгээд ер нь хожигдсон 4 тоглолтын дээр нэгэн дээр нь бүр 30-40 оноор хожигдсон гэдэг. Яг ингээд өөртөө азар нэг хожил авсан тий. Тэр Арангордны байна. Өөртөө нэг эргэж ирж зовж иж хоцсон ч гэдэг юм. Яг ингээд агуулга харах юм бол өвгөөсөөс уус хангалттай дутуу байсан. Залуу багийн нэг туршлагыг нь ашиглаж хоёр хожил авсан. Ер нь бол тэгсэн. Тэрнээс яг чанар харах юм бол угаасаа өвгөөсгийн хэмжээнд өрсөлдөж чадаагүй. Тэгэхээр энэ жил шууд одоо ингээд сайжирсан өнгөрсөн жил одоо бүрэлдэхүүний хувьд нэмгэн байж өвгөөсийг хожсон хожих төгсөн гэдэг ойлголт бол надад бол зүгээр яг бодиттой санагдахгүй байхгүй. Тэгэхээр энэ жил өвгөөсийг шууд ам бардам хожино гэж хэлэхэд бол бас хэцүү. Тэгээ өвгөөсөө бол илүү ингээ авраг авцсан. Одоо бол ингээ догс болсон өвгөөсөө ирнэ штэ. Нэг талаасаа миний нөгөө ягаад авраг гэж хэлж байгаа шалтгаан нь болохоор өвгөөсийг олон энэ 100 нэг тийм том өөрчлөлт бол хийсэнгүй. Яг нөгөө аврагын бүрэлдэхүүний хадгалал яг тэр бүрэлдэхүүнээр ороод ирж байгаа. Дэнэр болохоор бараг сэлгийгээ бүтэн шинжилээд ороод ирж байгаа учраас тэрэн дээр илүү зөвөр миний хувьд найдлага тавьж байгаа зүйл нь тэр юм байна. Түүнээс шиг яг өвгөөсийг бол аюултай мэдээж хэвээр байгаа. Илүү яг тулгааны санаа хийсэнчлэн маш догс утсан, туршлагачдсан орж ирж. Одоо бас Clippers-тэй жишээ нь 7 тоглолтод хүрсэн. Тэр Clippers нь бас хайжирсан байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээ Denver-ийн одоо шууд ихтгэлтэйгээр авраг аавна гэж хэлэх гэхээр ингээ наанд авах шатууд их байна л да. Одоо эхний шатнд ямар багтаа таарах уу, хоёрдугаар шатнд ямар багтаа таарах уу. Эхний шатнд магадгүй Clippers-тэй таараа, хоёрдугаар шатнд Dallas-тай таараад ингээ явах юм бол амаргүй болоод эхэлнэ л да. Ялангуяа Clippers Dallas хоёр бол Denver-үүд маш аюултай. Нөгөө төв сайтай багууд учраас. За баярлалаа. Маш сонирхолтой дугаар байлаа. Ингээд үзэгчтэй 30 баг 30 өдөр нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн Platinum ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн голомт баг байлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Баяртай.